За нутгийн зүүн олондоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За өнөөдөр бас дэлхийн эмч нарийн баярын өдөр. Тэгээ нийт одоо цагаан нэмэгт баатруудаа бас дэлхийн эмч нарийн баярын мэндийг дэвшүүлье. Тэгээд эмч нарийн баярын тохиолдолд нь нийт Улс аймгийн хаалт иргэдэд бол бас тийм ээ. Бяцхан зөвлөмж одоо хөргүүлье гэж бодож байна. Ингээд бөөр шээсэн замын чулууч хөвчний талаар бол мэдээлэл хүргэе гэж бодсон. Сүүлийн жилүүдэд бол өөр чээс давсны чулууч хөвчин бол баг бол нэмэгдэж байна. Энээс бол хэрхэн үрдсэн сэвлэх, хэрхэн арга хэмжээ авах, яаж дэмжлэх талаар бол зөвлөмж хөргүүлье. Энэ нь бол бөөрийн чулуу, шээлгүүрийн чулуу, давсны чулуу гэдэг байдлаар бол ангилна. Ялангуяа бөөрийн чулуу сувг руугаа унаж одоо маш та яалтай өвчний шинж тэмдэг ийм өвчин байна. Энэ бол сүүлийн үед бол их тохиолдож байна. Энэ өвчний талаар бол ард иргэд бол мэдээлэл харцсан баг бай. Энэ бол гинт бол тухайн бөөрлөөс одоо цавь руу, давсх руу маш хүчтэй тийм утгаар одоо хатгаж байгаа юм шиг тийм чинжаалны өвдөлт өвчүүд маш өндөр хөлөөрч шээс одоо бохир гарах, ойр орхих шээх, иймэрхүү шинж тэмдгээр бол өндөр халуурах шинж тэмдгээр бол өвчин илэрдэг. Энэ үед бол яаралтай бол одоо месцастин болон уролог, андрологийн эмчт хандж бол арга хэмжээ авах л да. Энэ өвчнийг бол Улс аймгийн бол мэс засал урологийн эмчнэр бол эмчилж уншиж чадчих. Энэ бол энэ үед бол эхний хоёр шат хаалга хийдэг. Тэр шээлгүүд гацсан чулууг эхний ээж нь хажуугаар нь нарийнхан зоонд явуулаад хажуугаар нь стенд үе дээрээ гуус тавиулаад эхний 14 хоногт бол тухайн шээлгүүд гацсан чулууг бол ерөөсийн намдаасны дараагийн 14 хоногт буцаж стенд дээрээ гуус юугаа авчаа тэгээ чулууг бол шээлгүүрийн жижиг нарийнхан дурангаар оруулж усан орчинд тэр чулууг бутлаж татаж юм авахаар бол Улс аймгийн бол месцастин бол хийж хэрэгжүүлээд бол 2 жил орчим болж байна. Ингээд иймэрхүү бол өвчин зовлон тохиолдсон тохиолдолд бол одоо хөдөө орнууд гихгүйгээр бол Улс аймгийн одоо эцсийн нэмэлтийн засагт бол хандаж энэ өвчин талаар эмчлэхэд бол ямар ч асуудал гарахгүй. Энэ нь бол жил болгоны одоо 3 сарын 30-нд дэлхийн бол эмч нарийн баяр болдог уламжлалтаа ингээд одоо Улс аймагт одоо ажиллаж амьдарч байгаа цагаан нэмэгт одоо мэрэгжил нөхдөдтэй бол энэ баярын мэндийг бол дэвшүүлье. Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье өрөөе.